Минь төрья. За юуны өмнө үндэсний аудитын газрын хамт олонд аудиторуудад талархал илэрхийлмээр байна. Ер нь улсын хурлд орж ирж байгаа бүхий л энэ тайлан дээр хийж байгаа үндэсний аудитын газрын дүгнэлтүүд, төсөв дээр ч тэр үйл ажиллагаан дээр ч тэр яг ингээд тайлангийн нарийн үзэхэр нэлээд сайн бичигдсэн байдаг. Олон жилийн өмнөх тайлангууд ч гэсэндээ авч хэрэгжүүлж төлөвлөгөөндөө тусгах зүйлүүд нэг нэгэнгүү бичигдсэн байтал аваагүй байсан ийм зүйлүүдийг бол нэлээд олон давтамжтайгаар харж байна. За ингээ 22 оныхон төлөвлөгөөний гүйцэтгэлийн яг үндэсний аудитын газрын энэ дүгнэлтийг нь харлаа. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан байгаа 328 төсөл арга хэмжээний хэрэгжилтийн дундаж үнэлгээг нь төсвийн ерөнхийлөгч захирагчдын одоо байдлаар нь харуулсан байгаа хүснэгтээс нь одоо яг тус яамдаас нь асуух асуулт байна. За 80%-аас дээш үндэсний аудитын газар үнэлсэн яамдууд бас байна. Тэдрийгээ дурдах ёстой, батлан хамгаалах яам, гадаад харилцааны яам. За санхүүгийн зохицуулах хороо стандарт хэмжил зүүн газар, төрийн албаны зөвлөл, засгийн газрын хэрэглэх газар 80-аас дээш хувийн үнэлгээтэй гарчээ. За Монгол улсад төсвийг голчлон бүрдүүлж байгаа салбар яамд холбогдох байгууллагуудын үндэсний аудитын газрын гаргасан дундаж үнэлгээ хангалттай биш байгаа юм. Тэр эдгээр яамдууд одоо яах ёстой вэ? 2026, 27, 28 онд юун дээр анхаарах вэ гэдэг дээрээ тус хариулаад өгөөрэй. За аж үйлдвэр эрт соёлын яам, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, боомтын сэргэлтийн үндэсний хороо, газар зохион байгуулалт геодез зураг зүйн ерөнхий газрын хариултыг авъя. Газар зохион байгуулалт геодез зураг зүйн ерөнхий газар бүр 20% та үнэлэгдсэн байх юм. Тэгэхээр энэ бас аудитын газрын тайлан дүгнэлтээр бичснээр бол гүйцэтгэл хангалтгүй байгаа шалтгаан нь зохион байгуулалт гэрээ хэлцээр худалдаа авах ажиллагаа удаачрсан байна. Төлөвлөлтийн алдаа санхүүжилт зэргээс шалтгаалсан байна гэж байна. Тэгэхээр эдгээр газрууд хариулаад өгөөрэй. 2026, 27, 28 ондод яануудад яах вэ гэд. Тэгээ зүрийн дүгнэлтийг нь уншихаар 25 он төлөвлөгдсөн байсан 160 төсөл арга хэмжээний 86 арга хэмжээнд санхүүжилт нь улсын төсөвт тусгагдаагүй байсантай холбоотой гэсэн байна. Тэгэхээр ер нь ингээд нэг одоо аудитын газрын тайлангуудыг уншихаар давтагдсан одоо үнэлэх боломжгүй байлаа, хангалтгүй байлаа гэсэн үг өгүүлбэрүүд их олон давтагдж байгаа учраас 2026, 27, 28 оны төлөвлөлтүүд дээр нэг тийм зөвлөмж гаргах боломжтой юу? Энийг бас аудитын газраас асууя. За, холбогдох асуултанд хариулах улсууд, албан тушаалтнууд, ажлын хэсгийн микронууд дээр сууна. За эхлээд магнас уран дарга хариулъя. Дараа нь холбогдох яамдуудаас асуусан тийм ээ. Зарим байгууллагуудаас. За магнас уран даргын 2 номерын микро өгье. За оюунгаа гишүүний асуултанд хариулъя. За оюунгаа гишүүний саяын ярьсанчлан бас олон асуудлууд одоо зөрчлүүд давтагдж гараад байгаа гэдгийг бол бид нар дүгнэлтэндээ шууд хэлж байгаа. Өөрөөр хэлбэл төлөвлөлтийн шатнаас зөв явахгүй бол төлөвлөлтийн үед алдаатай за одоо зураг төсөв дутууч гэдэг юм уу ийм одоо гүйцэд биш төлөвлөлт хийгдснээс болоод үр дүн гүйлэх боломжгүй болох буюу тухайн үйл ажиллагааны хэрэгжилт үр дүнгүй болох ийм одоо асуудал бол түгээмэл байгаа. Тийм учраас бид нар энэ сангийн сайдад улсын хөгжлийн төлөвлөгөөг биелүүлэхэд одоо төсвөө чиглүүлээч гэдэг ийм зөвлөмжийг өгсөн байж байгаа. За мөн одоо төсөв захирагч нарт за ялангуяа эдийн засаг хөгжлийн сайдад бол төлөвлөлтөө энэ хууль номынхын дагуу зөв хийж төлөвлөлтөө сайжруулах хэрэгтэй байна гэдэг ийм зөвлөмжийг бас шууд өгж байгаа. За төсвийн бусад захирагч нарт ч гэсэн анханасаа төлөвлөлтөө зөв хийх ерөөсөө ер нь бүх асуудал бол төлөвлөлтөө нэлээд шууд уялдаад байгаа. Тийм учраас одоо үнэлгээг гаргахад ч хэцүү асуудлууд байна. За дээр нь нөгөө төсөв хөрөнгөө үнэлээ тавьчихж байгаа. Жишээлбэл одоо баг 3-2 нь концессор буюу төр хувийн хвшлийн хүрээнд хийгдэхэр байсан мөртлөө энд бол ямар ч хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдээгүйгээс болоод үнэлэх боломжгүй буюу үр дүн муутай гэсэн ийм үнэлгээ гарч байгаа учраас энэ асуудлаа нарийн хвжилт сайн үзэж тохирч зөв төлөвлөж жилийнхаа төлөвлөж гэсэн ийм одоо агуулгатай 7 зөвлөмжийг бол бид нар одоо өгсөн байгаа. Тэгэхээр ер нь үндсэн асуудал бол төлөвлөлт дээр байгаа гэдгийг энэ шалтгаан бол гол шалтгаан байгаа шүү гэдгийг л хэлхийг хүсэж байна. Баярлалаа. За, ажлын хэсгийн 5 номерын микрон инquiry сайд.
За ингээд хэрэгжилт салбар дээр янз гараад байгаа нэг зүйл тайлбар өгье. Жишээлбэл энэ шалгуур үзүүлэлтүүд дээр манай их хурл бодлогоо батлахдаа алдтан зүйлүүд байгаа. Нэг жишээ хэлье. Тэд мегаваттын цахилгаан станц баригдсан байна гэд төлөвлөсөн байдаг. Гэтэл станц барих үйл явдлага маань 3 жил, 4 жил, 5 жил үргэлжилж байгаа. Тэгэхээр гүйцэтгэл дээр тэг гэд гараад байдаг. Шалгуур үзүүлэлт нь бол баригдсан байна гэхээр гүйцэтгэл бол бэлэн болцсон барилгыг л яриад байдаг. Тэр явцын хөрөнгө оруулалтын ажлыг нөгөө шалгуур үзүүлэлтээр хэрэгцсэн гэж үзэж болдгоо тэг үзүүлэлт авчдаг. За ийм зүйл байнгын хорон дээр яригдаад энэ шалгуур үзүүлэлтүүдийг янзлахгүй бол төлөлт алдаатай болоод байгаа гэдэг дүгнэлтүүд хангалттай гарсан. Тэгэхээр одоо улсын хурл дээр улсын хурлын хэн шалгалтын тухай хууль өргөн барихад бэлэн болцсон ажиллаж байгаа. Энэ хуулиндаа бид нэр энэ төлөлтийн шалгуур үзүүлэлтүүдийн алдсан алдаануудаа нэлээд засаад явчмаар байгаа. За нөгөө тал дээр төсөвгүй техник эдийн засгийн үндэслэхгүй гэдэг зүйлүүд байгаа. Төлөвлөгөөнд тусцсан. Хөндлөнгийн санал гараад их хурлын гишүүд олон хороо гар өргөд баталсан зүйлүүд нэлээд бий. Буюу төлөвлөгөөг нэлээд хөндлөнгөөр оруулж ирж баталсан зүйлүүд. Энэ маань өөрөө төсөв байхгүй. Техник эдийн засгийн үндэслэлгээ байхгүй. Өөр ашигын тооцоо байхгүй олон үзүүлэлтүүдээр хэрэгжихгүй болоод ирэхээр салбаруудын үзүүлэлтэнд бас нэлээд хойшин чангаасан юм үзүүлэлтүүд гарч ирээд байгаа. Тэгэхээр бид энэ их хурлын дэг болон хэн шалгалтын тухай хуулийн юмнуудаа жоохон зэгцлээд энэ хөндлөнгийн өөрчлөлтийн юмнуудаа жоохон анхаарахгүй бол бид чинь нөгөө бодлогоо баталсан шүү дээ. Хөгжлийн одоо бодлого төлөлтийн тухай хуулиа батлаад 5 жилийнхэн төлөвөө баталсан зөвхөн тэр хүрээндээ л бид нар бодлого ярина. Тэр хүрээнд чинь их усүртэй, тээзүүтэй хэрэгжих үз үр ашигтай гэсэн зүйлүүдэд бүрэн тодорхойлцсон. Тэгээ тэрнийхээ хэрэгжилтийг л одоо хангааж явах. Харьцангуй нэг үед бол бодлого тодорхой, төсөв тэндээ чиглэдэг болчихсон, төсвийн хүрээнд тэндээ таарж гардаг болчоод овоолаа зэгсрээд байгаа юм. Тэгэхээр одоо энэ хаврын одоо төсвийн хүрээ үндсэн чиглэлээ бид нар батлахдаа нэлээд сайн одоо олон талаас хамтраад ажиллахад бол улам сахилгаваад тодорхой хэрэгждэг үр дүн нөгөө талдаа хариуцлага нь бас тодорхой болж гарах шүү дээ. Тэгэхээр ингээд саяны юм шалгуурын алдаанаас болоод хариуцлага тооцох хэцүү, тооцохгүй байх хэцүү нэг юм үйл явдлууд бас үүсээд байна шүү гэдгийг бас мэдээл маягаар хэлье гişүнд. За өөр хэн хариулах вэ? Ажлын хэсгийн 2 номерын микрофон хаанах вэ? За, тав хүнийн өдрийн мэндийг хүргэе. Ажуулдар Эрдэнэсвэлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Дашбүрүү гишүүдний асуултанд хариулъя. Ер нь яг сая одоо тэргүүн шадар сайдын ярьсантай холбогдлолтой ийм зүйл байгаа. Нэгдүгээрт нь бодлогын одоо яам хэрэгжилтийг хангахад ялангуяа одоо ажуулдар Эрдэнэсвэлийн яамн дээр бол гарч байгаа асуудал хувийн хвшлийн үйлдвэр технологийн паркийн ажлуудыг одоо барилгын гүйцэтгэлээр гарах ийм одоо асуудлууд шалгуур үзүүлэлтэнд тавигдсан. Хувийн хвшлээ өөрсдөө одоо бодлогын төвшөнд оруулж ирж байгаа зүйл нь бол үндсэн бодлогод нийцдэг. Гэсэн ч гэсэн нөгөө хөрөнгө оруулалтын асуудал, цаг хугацааны энэ тусгай зөвшөөрөл авах асуудал. Одоо жишээлбэл ихэд энэ Скватр аймгийн Асгад суманд нүүрснээс дийлдвэш гаргаж авах үйлдвэр технологийн паркийн одоо төсөлөхээр газар авч чадаагүй. Тэгээ барилгын гүйцэтгэл нь одоо ингээд 70-80% хөрсөн байх ёстой гэдэг ийм одоо шалгуур үзүүлэлтүүдээр олон хувийн төслүүдийг одоо манай яам хариуцж барилгын ажлын гүйцэтгэл явуулна гэдэг ийм одоо өрөөсгөл асуудлууд байгаа. Бодлогын төвшөнд бол техник эдийн засгийн үндэслэл болон холбогдох одоо бүх мэдээллийг хангаж зөвлөн туслах үйлчлэгээ үзүүлж дэмжиж богино хугацаанд одоо шийдвэрлээд явдаг ийм зүйлүүд. Хоёр дахь зүйл нь бол түрүүний хэлсэн одоо бид бүхэн төлөвлөлтөө бол хийхдээ жилийн төсөвт бол энэ жилийн төлөвлөгөөнд орсон бүх төслүүдийг холбогдох одоо санхүүжилтийг тавих ёстой гэдэг ийм зүйл. Тэгээд энэ нь одоо тавигддгүйгээс болоод төсөл нь үндсэндээ батлагддаг, нөгөө талдаа улсын төсөв дээрээ одоо төсөв нь тавигддаггүй ийм одоо ингээд бодит зүйлүүд байна. Тэгэхээр бид бүхэн бас нэг шалгуур үзүүлэлтүүд дээрээ дахиж эргэж харах гэдэг саналуудыг хөргүүлж байгаа. За мөн одоо төсвийн хүрээний мэдээлэл болон холбогдох төсвүүдэд энэ зүйлүүдийг бол тусгай явж байгаа. Тэгээ манай яамны зүгээс бол энэ үйлдвэр технологийн паркийн хувь хувьсгалын одоо технологийн паркуудын асуудал дээр Алтан ширээт одоо үйлдвэр технологийн парк, гэрэлт говь үйлдвэр технологийн парк гэдэг юм уу ийм одоо төслүүдээс болж үйл ажиллагаа барилгын гүйцэтгэлээр тайлгнаж байгаатай холбогдлолтой бас оноо унж байгаа асуудал байгаа. Баярлалаа. За өөр хаанах вэ?
асуултанд хариулах албан тушаалтнууд олон байгаа учраас ойртоод цаг хугацаа хэмнэх үүднээс ойрхон сууж байгаарай. За дараагийн 2 өнөөдрийн микрофон хаанах албан тушаалуудаа хэлээд байгаарай. Байгаль орчны байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам дүрийн нарийн бичгийн дарга Бат байна. За манай дээр бол сая дурдгдсан асуудлуудтай бас мөн адил бэрхшээлүүд байгаа. За голчлоод ярих юм бол энэ төсөвтэй холбоотой өнгөрсөн жилийн хувьд бол төсвийн тодтогдолтой холбоотой манай дээр бас төсөв татагдсан 4-5 ажлууд байгаа. Тэрүүн мод үндэсний хөтөлбөртэй холбоотой ажлууд байна. Агаар орчны бууруулах хөтөлбөртэй холбоотой ажлууд байгаа. Тэгээ энэ дээр бас манай яамнаас энэ төлөвлөлтийн шалгуур үзүүлэлтүүдэд бас шинжилье гэдэг 5 төсөл хөтөлбөрийн саналыг бол эдийн засгийн хөгжлийн яамаар 2 сарын 20-нд бол хүргүүлсэн байгаа. Тавчтаа. Боомтын сэргэлтийн газар. Ажлын хэсгийн 2 номерын микрофон. Сангийн яамны хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газар дэлгэр жаргал. За боомтын асуудал яг 25 оны хагас жилээр сангийн яам дээр эрхлэх асуудлын хүрээнд шилжиж ирсэн. За боомтууд дээр бол одоо яг Азийн хөгжлийн банк Хятад ард улсын тусламжаар бол 5 боомтыг бол бүрэн шинжилээд дууссан. Алтан булаг, замын үд, шивээ өрөн Сүхбаатар боомтууд. За энэ жил яг Азийн хөгжлийн банкны хөнгөлтэй зээлээ 4 боомтын шинжил эхэлж байгаа. Энэ хүрээнд яг гүйцэтгэлүүд нь гараад явж байгаа. Бичигт, хавирга, Булган боомт, цагаан нуур боомтуудын шинжил энэ онд эхэлнэ. За 25 оны жилийн төлөвлөгөөн дээр бол мэдээж энэ боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын асуудлууд байсан. За гол одоо удаашрсан асуудал бол Азийн хөгжлийн банкны төслөөр санхүүжилтээр хийж байгаа төслүүд минь хэрэгжүүлэгч байгууллага одоо өөрчлөгдсөндөө холбоотой зөвхөн энэ өөрчлөлт явхад 5-6 сарын хугацаа зарцуулсан байгаа. За тэгээ энэ жил бид нар энэ хугацаагаа одоо шахаад ямар ч байсан 20 төслийн одоо хилцээрийнх нь хугацаанд ашиглалтанд оруулахар төлөвлөд ажиллаж байгаа. За газар зохион байгуулалт. Агентлагаас нь хүн ирээгүй гэж байна. Хот байгуулалт, барилга, орон сууцуулалтын яамнаас дэд сайд. Инх хол дарга ирсэн үү? Энэ яам агентлагаас хинж байхгүй бах юм. Аль тэндээ очиж хурдан хариул та. Төрийн нарийн байж штэ. Хоёр номерын микрофон. За энэ өдрийн мэндийг хүргье. Албан тушаалаа хэл. За хот байгуулалт, барилга, орон сууцуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга баяраа. Геодезтэй энэ газартай холбоотой асуудал өөрөө хэрэг эрхлэх дээр явж байгаа. Харьяанд явж байгаа учраас хэрэг эрхлэх газраас яг биелэлттэй холбоотой асуудал дээр тайлбар өгөх боломж байгаа юм болов уу? Тэгээ бити энэ рүүгээ хийгээд л да. Тэг хэрэг газраас нь хэн байгаа юм? Уянга сайдын асуултыг ойлгосон уу? Гишүүний уучлаа. Уянга гишүүний асуултыг. За албан тушаалаа хэлээд. 2 номерын микрофон. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Бат Эрдэнэ байна. За гишүүний асуултанд хариулъя. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд газрын ерөнхий хуулийн шинжилсэн найруулгын төсөл, кадастрын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл, за хаягжуулалтын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл, за орон зай өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулж улсыг хурлд өргөн мэдүүлэх гэсэн ийм одоо заалтууд тусгагдсан. За ингээд тухайн заалтуудын хэрэгжилт маань бол хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр 50% хэрэгжилттэй үнэлэгдсэн байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр тухайн хуулийн төслүүд маань бол хэд хэдэн удаагийн хилцүүлэгт орсон. Сайжруулах одоо чиглэлүүд бас тухай бүр өгөгдсөн байж байгаа. За яг өнөөдрийн байдлаар бол хаягжуулалтын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл маань бол хуулийн төсөл эцэслэгдсэн. За засгийн газрын хуралдаанд бол хилцүүлэхэд бэлэн болоод
ингээд одоо хүлээгдэж байна. За геодит зураг зүйн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг мөн одоо үзэл баримтлалыг баталсан яамдаа саналыг авч дууссан. Засгийн газрын хуралдаанаар бас хэлэлцүүлэхэд бэлэн болгоод ингээд бас хүлээгдээд ингээд байж байна. За орон зай хөгжлийн дэд үтсийн тухай хуулийг бас шинжилсэн найруулгын төсөл байж байгаа. За энэ бол мөн одоо бас холбогдох хэлэлцүүлгүүд нь дууссан, үзэл баримтлал нь бол батлагдсан байж байгаа. Засгийн газрын хуралдаанаар бол хэлэлцүүлэхээр ингээд бас бэлэн болсон. За хэлэлцүүлэхэд одоо хүлээгдээд ингээд байж байгаа. За тухайн хуулиудын хэрэгжилтийн хувьд бол хэдсэн үнэлгээгээр бол 50% үнэлэгдсэн байж байгаа. За засгийн газрын хэрэгжлэх газраас бол тухайн одоо хэрэгжилтийн үнэлгээний дүнг бол 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэйгээр бол бас тайлгнасан байж байгаа. За уян гишүүн тодруулъя. 1 минут. Битэдэр. За газар зохион байгуулалт геодит зураг зүй ерөнхий газар хамгийн бага үнэлгээ авсан маа 20% гээд. Тэгээ одоо тийм учраас л хариуг нь сонсомоор байсан. Тэгэхээр хэрэглэх газрынхан байгаа юм чинь яг энэ 20% байгаа шалтгааныг нь тэгээ хамгийн гол нь үндсэн шалтгааныг нь ярихаас гадна цаашдаа яах вэ гэдэгтэй хамтд нь авмаар байна мэдээлэл. Тийм энэ дээр та дарга анхаарал өгөөрэй, мэдээллийг нь авъя. За уян гишүүнд тусгайлан одоо асуултанд нь мэдээллийг бэлдэж өгөрөө. За дараагийн